За сайн бацгаана уу. За эхлэн суралцагчийн солонгос хэлнийхээ 3 дугаар хичээлийг эхлэж байна. Та бүхэн 1, 2 дугаар хичээл дээр үзсэн шинэ дүрм, шинэ үгсийг одоо маш сайн ойлгож давтсан байгаа гэж бодож байна. Тэгжээж дараагийн хичээл маань ойлгомжтой, үр дүнтэй явагдана шүү дээ, тийм ээ. За өнөөдөр хос их шиг үзнэ. 11 хос их шиг байдаг гэд урд нь ярьсан байгаа. За эхлээд их шүүдээ бүгдийг нь дуудъя. А эгийн дундуур э ва вэ во ви үй. За эдгээр их шүүд яаж үүссэн байгаа анхааръя. А гişгийн ард и гişиг залгаад э гэсэн авь үүссэн. Я гişгийн ард и гişиг залгаад е гэсэн авь. Огийн ард и залгаад э авь. Йогийн ард и залгаад е гэсэн авь. За о а хоёр нийлээд ва о э буюу энэ дээр үтсэн их шиг маань одоо дахиад орж ийн шүү дээ. Тэгэхээр өө гэсэн хос авь хос их шиг. Огийн ард и орно. За энийг уг нь өө и гэж уншмаар байна тийм үү? Гэтэл практик дээр яадаг вэ гэхээр өө эгээр уншдаг шүү. Вэ гэж уншна. За өө а во. өө э вэ. өө и уй. өө и ый. За тэгээд энэ ый гэсэн энэ хос гişиг бичгтээ одоо үе болгож бичих юм бол о гişгээс ялгаатай бичигтнэ гэдэг анхаараарай. Зарим хүмүүс энэ о гişгтэй андуураад идэг. О бол иен үсгийнхээ яг ард нь юм босоо ах нь тий. А энэ ый гэдэг нийлэмж маань болохоор иен гэдэг одоо гişгэр гэсэн үеийг тэмдэглэж байгаа үсгийнхээ доогуур нь өө үсэг нь ороод ингэ бичигдэж шүү. За дараагийнх нь одоо бид нэр бичих дарааллаа харах нь. За өмнөх одоо их шүүдээ үндсэн их шүүдээ зөв бичиж сурсан бол энд их хэцүү юм ерөөсөй байхгүй. За а их шиг босоо зурлаа, шүдийн зурлаа. Тэгээ хамгийн сүүлд дахиад нэг босоо зурлах зурна. Ингээд э болох нь тий. Я гişг дээр нэг зурлага нэмээд зурхаар е. О гişг бичдгээрээ бичнэ. Энэ уртлын зурлагыг зураад уртаас нь хойшин штэ тийм ээ. Тэгээ босоог дээрээс нь доош нь зураад тэгээ ард нь нэг зурлага нэмчихээр э болно. Яа гişг бас урд хоёр шүдийг зурлаа. Босоог дээрээс нь доош нь бас дахиад дээрээс доошоо босоо зурлах зурлаа. Ингээд е гэсэн үсэг болчихно. За дараагийн хос гişгүүд ойлгомжтой тийм үү? Өө гişгээ босоо зурлаа хэвтээ. Тэн дээрээс босоо хажуу тишээ а үсэг. За вэ гэсэн гişг маань босоо зурлаа хэвтээ. Тэгээд а үсэг бичдэг дараа нь и үсэг бичих. Дараа л о и вэ у а энэ нөгөө а үсгийн шүдийг доогуур нь оруулж бичнэ тийм ээ. За дараа нь у э гэдэг энэ хоёр гişг ингэ биччихнэ. У үсгийг эхлээд нөгөө дээдлийн хөндлөнгөө зурдгаас санаж аваад дээр байгаа зурлах учраас хөндлөн зурлагаа их зурж иж дараа нь доош нь шүдийн зурна. Тэгээ хажууд нь и зурхаар вэ гэдэг гişг болж байна. За хөндлөнгөө урдаас нь хойш нь зурлаа. Босоогоо дээрээс нь доош нь зураад ый гэсэн гişг болно. За ингээд энэ 11 хос гişгээ үсэг тус бүрийг нэг мөр бичээд бичих дараалал дуудлагыг нь сайн чийжилсэн байх хэрэгтэй. За энэний дараа хос гişг орсон шинэ үгүүдээ бүгдээрээ тогтооё. За уншаад гараа. Шигэ цаг 의자 сандал 책 ном 학생 сурагч оюутан. За оюутан гэдэг тусад нь бас 대학생 гэж хэлж байна. 선생 багш багшийг хүндэтгэлтэй хэлийгээр 선생님 болно. 회사 компани хийг нэг тод хэлэхгүй
회사 гэдэг. За банк, 은행 энэ үгийн дунд байгаа ихэд дутагдахгүй. 은행. 사과, алим. 모래, нөгөөдөр. 얘기, яриа. 예술, урлаг. 배, лир. 베개, 들. 위장, гадаад. 왜요, яагаад вэ? 배워요, сурч байна. 화가, зураач. 전화, телефон утас ярьдаг утас. Энэ дундах хээг бас бүдэг дууд. 전화. 귀걸이, эмэг. 흰색, цагаан хөнгө. За энэ олон гээгүүлэгч гişгийн гişгээс бүтсэн үеийг яаж хийж байгааг хараа. Эхлээд гээгүүлэгч, тэгээд нэг их шиг, босоо нэг их шиг, тэгээд хамгийн доор нь энэ үсг нь одоо яг ингэж хаасан байдалтай ингэ бичигдсэн байгаа. 권투, бокс. 원장, эмнэлгийн дарга. Үндгэлээр хэлбэл 원장님 гэж хэлж байна. 위기, хямрал. 웨이터, зөөгч. За, шинэ үг бүрийг нэг мөр хуваалж үчээд утгын сайн тогтоогоорой. Шууд одоо монголоор хэлэхэд л солонгосоор хэлж чаддаг, бичдэг батлаа тогтоон шүү. За, дараагийн нэг одоо дуудлагын гол дүрэн байна. Давхар гээгүүлэгчийг яаж дуудах вэ гэдэг дуудлага байна. Үндсэн 14 гээгүүлэгч бичснээс энэ 5 гээгүүлэгч бол ийм давхар гээгүүлэгч болж өөр дуудлагатай болдог. За, эхний энэ дан гээгүүлэгч бол зөөлхөн дуудагдана. Давхар гээгүүлэгч нь хатуу бөгөөд огцом дуудагдана. За, 까치, 아까, 까다, 까마귀, 땅, 있다가, 떠오르다, 보따리. Үгийн дунд болохоор энэ хоёр дэ хэлж байгаа. Нэгтээ тус нь хэлэхгүй шүү дээ. Залхуулаад будари гэд хоёр дэ. Хэрэв ганц дэд байсан будари гэж унших байсан шүү дээ, тийм ээ. За, давхар бэ. 빵, 아빠, 뽀뽀하다, 예쁘다, 빨래, 쌀, 비싸다, 쏘다, 아저씨, 아가씨, 짜다, 가짜, 진짜, 찌다, 여쭈다. За, эдгээрийг тус бүрийг 3 удаа бичиж нүдлэнгээ унших дасгал хийгээрэй гэж. За, саяны үгнүүдээс зарим үгийг нь орчуулж шийдэлж авъя. Шаазгай гэхийг гачи гэдэг юм байна. Түрүүн саяхан гэхийг акка. Газар гэхийг дан. Талхыг бан. Авиг аппа. тэргуай, энэгуай, тэр ахгүй гэж хэлхийн тулд ажуши. Цагаан будааг сал. За, энэ одоо болгоогүй түүхий будаа ааш. Хэрвээ жигэнцэн будаа ах юм бол пап гэдэг өөр үгээр хэлдэг. Үнтэй гэхэд писсада. Үнхээр ингэж хэлвэл 진짜. Жигнэх гэхээр 찌다. Хөөрхөн гэхэд 예쁘다. бүсгүй гэдгийг 아가씨. Үнтэй суугаагүй залуухан бүсгүйг 아가씨 гэж хэлдэг. За, энэ үгнүүдээ сайдар тогтоогоорой. Хэрвээ энэ одоо давхар гэвэл зөв дуудахгүй бол
дан гэвлэгчээр дутахаар өөр утгатай үг болтой шүү дээ. Жишээлбэл шаацгаа гэдгийг гачи гэж хэлж шүү дээ. Энийгээ зөөлхөн гачи гэж хэлчихвэл үнцэн гэсэн үг байна. Ага гэж хэлхийн оронд ага гэж хэлчих юм бол нөө хүүхэд хүмнэ гэсэн үг болох нь гэх мэтчлээ. Бан гэж талах гэсэн үгийг энэ бол талах гэсэн үг нь хэрвээ ганц бэтэгээр бан гэж хэлчих юм бол өрөө гэсэн үг болно шүү. За гэх мэтлэнгээр зээчилж авах нэ. За ингээд унших тасгалаа хий. Дагаад уншаад байгаарай. Вэ квэ е пэ 위에 귀에 원 권 의자 의사 학생 편생 매우 맥주 쉬다 쇠다 외국 회사 얘기 예 너의 나의 우리의 폐지 돼지 전화 강화 살 쌀 시 부르다 푸르다 보리다 뿌리다 바르다 빠르다 다르다 따르다 기다 끼다 개다 깨다 되다 뛰다 가다 까다 자다 짜다 사다 싸다. 자, дааж уншиж амжсан уу? Тэгэхээр энэ дотор байгаа зарим зүйлүүдийг би бас тайлбарлая гэж бодож байна. Жишээлбэл энд бид нэр одоо юм дэвсгэр үсэг гэдэг энэ үеийн төгсгөлд эсвэл үгийн төгсгөлд орсон юм гэвлэгчийг харж байна. Тэгэхээр энэ ийн гэдэг үсэг маань эгшгийн урд эгшгэр гэсэн үеийн урд байх юм бол өөр дуудагддгүй. А энд болохоор дуудагдана. Энэ бол дэвсгэрлээд орсон үгийн төгсгөл байгаа. Хаг сэн гэдэг энэ үсэг хамрын инээр. 평생 гэдэг энэ дээр хоёр ин дуудагдаж байна тий. 평생 гэж юм тийм ээ. За энд энэ эсийн арталд уу и орж байгаа тохиолдолд ишээр уншдаг. Шүйда гэж уншдаг. А уу и байхад бол хамаагүй сэр сэда. Тэр уу и чинь үгээр уншиж байгаа гэдгийг санаарай. Энд бас 외국 회사 гэх тээ. Энэ хээ үсгийг их тод хэлэхгүй. 회사. За энэ 얘기 гэж үг вэ. За энд хамгийн сүүлийн энэ одоо үе маань хариалгын ялгалыг хэлж байгаа. Тэгэхээр но гэдэг нь чи гэсэн үг. Ноэ гэж уншина. Хариалгын ялгалын нөхцөлийг үгийн төгсөлд гэж бид нар уншаад байгаа. Тэгэхээр ноэ гэхээр чиний, наэ гэхээр миний, 우리의 гэхээр бидний гэсэн үг болж байна. За энэ үгийн дунд байгаа хэ гэвлэгч бас тод уншихдаггүй. Жон хва гэж уншихыг 전화 гэж ярина гэвчлээ. 강화 гэхийг 강화 гэж ярина. Ийм ялгаа байна. За 부르다 гэдэг үг нэ. 부르다 гэх. Үгийн ихэнд бэг жоохон п тал руугаа уншаарай гэсэн тийм ээ. Птэй төстэй. Тэгтээ яг энэ п шиг 부르다 гэж уншихгүй гэсэн үг шүү. За 부르다, 부르다, 부리다, 뿌리다, 바르다, 빠르다, 다르다, 따르다. За энэ мөн адилхан дээвсгийг үгийн ихэнд ттэй ойролцоод дуудана. Гэтэ яг бүр яг т болгож болохгүй. 다르다, 따르다, 기다, 끼다,
Г үсэг үгийн их нь К-тай төстэй дуудагдана тийм үү? Гэда, гэда. Тэда, дида. Када, гада. Чада, жада. Сада, сада. За, унших дасгалуудаа олон дахин хийж, үсгээ нүдэлж мөн одоо зөв уншиж сорно шүү. За, ингээд одоо хэр зэрэг үг чийжилж гин вэ гэдэг шалгах дасгал орсон байна. Дараах үгнүүдийг эхлээд орчуулж хэлээд дараагаар нь солонгосоор нь бичээрэй. За, энэ бичснийгээ шалгах нь шүү дээ, тийм ээ. Хэр зэрэг зөв бичиж вэ гэдгийг эндээс хараад шалгаж ирээ хүмүүсээ. За, ингээд унших бичих дасгалаа сайн хийгээд хос их шиг давхар гэвлэгчээ тогтоогоод дуудлагын бас сайн давтаад жишээ үгсийг нэг мөрөг биччихээжлээд ингээд энд хичээлээр үзсэн бүх зүйлээ сайн давтсан бол дараагийн хичээлийг үзэж болно. Баяртай.